үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр баяр ёслол ба Монгол сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Сэр Дарам шүтээс нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш доктор иймэрхэн байна. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За бидний өрлөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Тэгээд сая ч одоо бид нар цагаан сараар их удаа амарчлаа. Ер нь ингээд би одоо ингээд бодоо сууж ирсэн чинь шинэ жилээс хойш бид нар чинь одоо хичнээн баяр тэмдэглэж үү. Зүгээр энд би нэг зогс дурдчих. Шинэ жилгийн Валентингийн за Ман намын баяргийн за цагаан сар цэргийн баяр Мартын 8 за тэрнээс үргэлжлээд одоо цэргийн баяр нийллүү те. Ингээд одоо 3 сарын дотор Навриз байна одоо. Навриз тий. Тэгээд нөгөө юу бас нэг хосуудын ямар баяр үлээ. Тийм баха. Тий одоо тэгэл тэрийг идэхгүй байна. Нэр нь бол тэгэл 3 сар бол. Тий яг нэг хоорондоо шоколад энэ төр яагаад гэдэг. Валентин. Тий за ингээд ерөөс 3 сарын дотор бид нар чинь нэг 10 гаруй баяр тэмдэглэж байгаа. Ийм л арт хүн байна л та. Тий. Энэ тухай тантай ярилцъя. Энэ талаар таны бас үнэл дүгэлтийг сонсъё гэж ингэж бодсон юм. Тий. Ер нь хоёулаа яг тань мэдхээ асуултаас эхлэе. За баяр гэж юу юм? Энийг яагаад заавал тэмдэглэх ёстой байдгийг гэсэн л одоо асуулт. За ер нь бол тухайн альва үндэстний нэг тэмдэг чанар гэж ярьдаг. Тэр үндэстний хэв шинжид хамгийн их нөлөөлдөг. Тэр баярыг одоо тэмдэглэснээр үндэстний хэв шинжийг хадгалдаг хамгийн чухал зүйл бол одоо баяр ёслол байдаг. Одоо Монгол одоо ингээд 1 сарын 1-нд ингээд шинэ он гараад шинэ оноо тэмдэглэснээс хойш ингээд нэлээд олон баяр байна шүү дээ. Энэ олон баяр нь Монгол үндэстний хувьд, Монгол улсын хувьд, за мөн олон улсын хувьд Монгол улс ямар байр суурьтай байгаа вэ гэдэг талаараа тодорхойлогддог баяр юм л да. Тэгэхээр тэр нийгэмд тэр баяр яаж нөлөөлж байна? Залуучуудад яаж нөлөөлж байна? Ялангуяа одоо нийгмийн бие хүн болж төлөвшөлт нь яаж нөлөөлж байна? Боловсролд тий ард түмний нэгдмэл байдалд яаж нөлөөлж байна гэх мэтүүдээр нэг тийм одоо өөрөөр хэлбэл нөлөөллийн байдлаас нь үзээд баярыг бас тодорхой хэмжээгээр ойлгож болно. Гэтэл биднэрт нөгөө нэг баяр гэдэг маань угаасаа нэг тийм эртний грект байдаг нөгөө грек ромын үед тэмдэглэл яригддаг гэсэн гедонизм гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл утга учиргүй баярлдаг. Тэр хэв шинжилгээ их бий болчлоо. Тэр гедонизм гэдэг болохоор ингээд яг яаж баярлж байгаагаа мэдэхгүй ямар утга учиртай байгаас илүү байхгүй нэг баяр тэмдэглэдэг нэг тийм хэв маягийг л хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ хэв шинжил манай нийгэмд хэтэрхий их болчлоо. Ямар баяр нь чухал биш гэдэг нь. Яаж тэмдэглэж байгаа нь ямар ач холбогдолтой гэдэг нь чухал биш болчиход байна л да. Тийм нөгөө баяр яагаад тэмдэглэж байгаа ач холбогдлыг бид нэр одоо 2 дугаар игнээ таячаал тийм ээ. За 1-р нь амралт байна. Тийм амралтын өдөр нь сайхан юм уу одоо. За энэ өдрийг ямар нэгэн байдлаар тэмдэглэх хэрэгтэй. Тэмдэглэнэ гэдэг маань нэг форматаар одоо ингээд хийлээ шүү дээ. Одоо өнгөрсөн жил бид нэр сумын 136 сум билүүд те. Сумынхаа 100 жилийн өг хийлээ шүү дээ. Бүгд яг нэг форматаар байхгүй. Бүгд яг нэг форматаар. Яг ингээд хөвлөсөн юм шиг. Тэрдээс тэгээд баяр болж байна. Тэр баярын тэмдэглэлтийн дараа нь эдийн засгийн өгөөж байдаг байхгүй. Гэтэл одоо импортоор бид нар хичнээн ногоонд ороож оруулж ирсэн бол би зүгээр хэрэг болгож би ингээд оюутнуудаа хичээл зааж байхдаа бас мэдээлэл ингээд цуглуулж байхад яг ийм юу эрүүл хөрсөн дээр буюу зүлгэн дээр одоо яг 100 жилийнхаа хийсэн нэг 10 гаруулсан байсан. За. Бусдын дандаа хиймэл зүлэг. Нөгөө ногоонд ороож. Тийм ногоонд ороож ирээнээс л авчирсан байхгүй. Тэрийг хичнээн өртгөөр авчирсан байх уу яах вэ? Энэ нь болохоор өөрөөр хэлбэл одоо бид нар төрийн баяраас төрийн их наадмаас авахлал ингээд их чинь одоо бүгд л энэ одоо хятадаас одоо тийм ногоонд ороож бас хараалт болчихлоо шүү дээ. Энэ чи ерөөсөл нэг баярын хувьд болохоор нэг том асуудал байхгүй. Тий өөрсдөө нөгөө баярынхаа утга учирыг ойлгохгүй баярлахаас гадны одоо улсын эдийн засгийг бид нар давхар том дэмжлээ дэмжиж. Одоо энэ сумын ойнууд валют маань гадагшаа яваа. Тийм мөнгө гадагшаа гарч байгаа. Сумын ойнуудын утга учир мэдээж одоо сум болгоны түүх
замнал гэж яаж байгаа тий. За нэгдүгüүрт нь түүхтэй холбоотой нэг ном гарч байгаа юм. тий. За бүгдэнд нэг ном гарч байгаа. Тэр номнуудаас нь за яг хөө ингээд мэрэгжлийн түүхчнэр бичээд өгчөж байгаа. Тэр ном нь ерөнхийдөө бүгд нэг форматтай. За архивын мэдээллүүд л байгаа. За мэдээж одоо алдартнуудаа алдаршуулж байгаа. Энэ бол зайлшгүй заавал яаж бахархуулж байгаа хэлбэр хэв маяг нь бас л яг нэг форматтай. Тэр чинь эн чинь нөгөө нэг тэр утга учраас илүү хүмүүс бараг нэг тийм одоо бараг залхсан шинжтэй болчтой учир байдаг л да. Ингээд шүүмжлэхээр эн чи ямар бэлэгдэн бэлгүй ямар юугүй гэх мэтүүдээр л одоо нэг сөрөг дайралтууд мэдээж их болно л доо ялангуяа. Гэхдээ тэгээд тэр чинь бас нөгөө нэг залхах гэж дээ. Одоо тэр номонд намайг Сумын 100 жилийн альбомд намайг оруулаагүй нэг бөөн гомдлол. Мэдээж тэнд чинь тэгээд янз зүйл гарна. Яг тэр нь яг энэ номныхаа утга учирыг яаж нэг тэр хүмүүсүүд тэр номыг уншаад хэр зэрэг илүү их ач холбогдол үүсгэж мэдээлэл аваад нутаг орныхоо. Тийм мэдээж бол тэр номонд бол ач холбогдолтой байгаа. Тэр номонд бол үлдэх нь чухал. Гэхдээ яг тэрийг одоо бид нэр онцлогоор нь илүү их гоё харуулж өгч хэрэгтэй. Тэгээд нэг медаль хүн болгон зүг. Тийм нэг медаль зүг. Тэгэхээр тэр чинь мэдээж одоо хаана хэвлэх нь чухал биш. Би одоо Монгол газар компанид ажиллаж байхдаа нэг 90-нд нэг хятадтай их сайн найзлсан. Тэр их сонин үйл явдал. Дараа нь нэлээд олон жилийн дараа нөгөө энд таарахгүй юу? Тэгээд битээр нөгөө уулзаад ичсэн чи ер нь медаль авсан уу гэж байгаа байхгүй. Тэр нөгөө Токиогийн нэг юу гэсэн байхгүй жижиг үйлдвэр. Ямар медаль гэсэн чи яг алтан мөнгөний медаль ч юм уу юу медаль гэсэн чи. Үгүй гэсэн чи. Би яг одоо яг энэ бизнесийг хийгээд Монголд би одоо тоог нь арай мартчихжээ. Нэг 4 сая гаруй медаль ингээд үйлдвэрлэсэн. Энэ одоо бараг нэг 8 жилийн хугацаанд чи ядч ганцыг авахгүй байсан гэсэн үг л да. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл энэ бас л нэг юмны үнцэнд буурж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд одоо маш их одоо тийм яг энд бол гедонист гэж түрүүний хэлсэн тийм утга учиргүй баярын хандлага л байхгүй. Тийм. Их үр мөцөөр тэмдэглэж их хэрэгтэй. Тийм. Тэгээд би таны саяхан нэг нийтлэг уншсаа. Тэр яг энэ баяр ёслол Монгол заншилж гэдэг юм уу? Тийм нэртэй. Тэгээд тэн дээр та нэг одоо дэлхийд хамгийн их баяр тэмдэглэдэг хоёр үндэстэн гээд Израиль Монгол хоёрыг ингээ харьцуулсан байсан тийм. Тэрийгээ та манай үзэгчид ярьж өгөөч. Гэхдээ энэ бол ер нь бол ингээд нэг энэ би энэ нөгөө нэг нийтлэгчдийн клуб дээр энэ 10 жилийн өмнө бичсэн. Тэгэхээр соёл иргэншлийн түүх ингээд ордог багт. Гол нь ингээд нөгөө нэг еврейчүүдийн баяр ёслол гэдэг бол яг энэ чинь угаасаа баяр чинь хоёрдугаарт нь болохоор яг тэр нийгэмд өгж байгаа зүйл нь болохоор энэ шашны чанартай шашны зан үйл болдог зүйл гэдэг. Одоо бид нар ингээд одоо цагаан сар гэх чинь үндэсний шин чанараас гадна бид нар маш их олон шашны зан үйл хийж байгаа шүү дээ, тэр нь шиг. Тэгээд энэ эртнийг энэ одоо еврейгээс уламжлагдаад ирсэн баярыг чинь ингээд бүр тэр үед байхгүй байсны чинь дахиж шинээр бий болоод одоо герцлээ тэр чинь бий болгоод сионистуудын үзэл болгоод энэ баяруудыг одоо ус орон болгонд ингээд тэмдэглэдэг байхгүй. Тэр нь баг ингээд одоо яг түрүүний хэлсэн шиг ингээд орчин үеийнх ингээд бүр орчин үеийн израильчууд баг ингээд ууралмаар баг цухтаадаг тийм болцсон байдаг. Гэхдээ тэрийгэ тэмдэглэх ёстой зүйл байдаг. Энэ баярыг. Гол нь ингээд энэ дээр жишээлбэл ингээд би сонирхолтой нэг баяр байдیں۔ Одоо Писах ч юм уу те энэ дээгүр өнгөрөх баяр гэж ярьдیں۔ Тэрийг ингээд Моисе анх Египтчүүдийн дарлалаас одоо израильчуудыг авч гараад нөгөө Синай хойг дээр ирээд Синай хөндөй дээр ирээд нөгөө нэг Сион уулын дээр гээд нөгөө гэрээ байгуулдаг ёслол байдаг. Тэн дээр болохоор яг энэ хэдхэн өдрийн дотор 6 төрлийн хоол иддэг байхгүй. Юу баяр мантай байгаа ч тийм. Тэн дээр нөгөө Ханука гэдэг тэр бас нөгөө Тоороо номоо бас уншдаг. Орой болгон тэрийг уншдаг. Өөрөөр хэлбэл эн чинь нэгсэн хүмүүжлийн шинжтэй зүйл байдаг байна. Гэтэл бидний эсрэгээр одоо 5 ам бүлтэй айл энэ би зүгээр тооцоо хийж үзэхэд чи одоо 4 сарын хэрэглээгээ 7 хоног идчихэж байгаа шүү дээ бид нар. Цагаан сараар. Гэхдээ тэр нь одоо хор болж байгаа шүү дээ их хвчлээ. Чансан бах одоо хизээ хэр зэрэг удаан хугацааны дараа микроб үржихгүй гэдэг тийм. Тэгэхээр бид нар тэр чинь 7 хоног 8 хоног идчихэж байгаа тийм. Энд чинь өөрөөр хэлбэл ингээд ийм одоо өөрөөр хэлбэл энэ баярыг шинжлэхгүй болохгүй байгаамаа. Тэгэхээр шинжлэх гэдэг маань ингээд нэг хүмүүс гарч ирээд өөрчилж байгаа биш. Орчин үеижүүлэх хэрэгтэй. Баг багаар өөрчлөх хэрэгтэй. Энд бас нөгөө нэг одоо орчин үеийн одоо шинэ үеийн залуучуудын ухамсар хүлээж авах чадвар тийм инновацлог зүйл байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэн дээр ойлголт байх.
Одоо тэгээ айл болгон ууц тавина гэдэг бол багасаал биш үү? Хүмүүсийн өмсөж идэлж байгаа зүйлүүд чинь 20 жилийн дотор нэлээд ялгаа гарчлаа шүү дээ. Их цэмцгэр хувцалдаг болсон байна. Энэ ингээд нэг өөрчлөгдөл байгаа. Энийг нь бас ингээд нэг гоё утга учиртай болгож өгөх хэрэгтэй байна. Тийм найруулагчдаа түрүүний зургийг өгч одоо энэ дээрээс бас зочинтой ярмаар тийм энэ Мартин 8 Валентин Хонхны баяр цэргийн баяр гээд ингээд энэ дээр та 1.5 тэрбум төгрөг гээд энэ цэцгэнд гаднаас хөдөлж авсан. Эн чинь одоо 10 жилийн өмнөх тоо байна шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо нэг 5 6 дахин өссөн. Өнөөдөр энэ ханшны уналтаар би яг энэ дээр чинь яг хэлчихсэн. Нодон жил Монгол улс цэцэг импортлохдоор 27 сая доллар зарцуулсан. Вау. 27 сая доллар. Одоо жишээлбэл энэ дээр ингээд инновац хийж үзэх хэрэгтэй. Жидүүгээ дэмжих хэрэгтэй. Одоо Сөүлд надтай хамт сурч ирсэн нэг залуу. Уг нь бол энэ юуны энд 52-ын давааны наадталд энэ лилия цэцгийг одоо хөгжүүлж ирсэн байхгүй. Тэгэд яг анхны баг эх орны үйлдвэрийн лили цэцэг гарч ирсэн мэт. Тэр чинь 18 19 онд одоо ингээд та цэцгийн зах зээлээр хараад дан бүгд импорт байгаа. Энд чинь өөрөөр хэлбэл хамгийн их цэцэг эргэлттэй буюу шинэ жилээс хойш хонхны баяр хүртэл бол одоо энэ 4 сарын хугацаанд Монгол улсад хамгийн их цэцэгний эргэлттэй байдаг ч юм. Тэгэхээр чинь одоо бид нар одоо энэ их хэмжээний цэцгийг импортлоход тэр хэмжээний орон зайгаар бид нар агаарын орон зайгаа алдчихна гэсэн үг шүү дээ. Алдчих байх хэмжээ тэрний оронд маш их олон технологи ч юм уу үйлдвэрлэлийн зүйлүүд орж ирсэн бол тэ. Өөр бас хэрэглээний зүйлүүд орж ирсэн бол цэцэг мэдээж одоо аз жаргалтай сайхан гоё бэлгэл дээ. Гэхдээ энд манад одоо ийм 27 сая доллараар бид нар ингээд гадагшаа гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ баярын цаатлын өртөг гэдэг маань саяны дороочтой адилхан зүйл л дээ. Тийм. 27 сая доллар гэдэг маань яг өнөөдрийн ханшаар бол яг 10 тэрбум орчим төгрөг байна л тийм. Тэгэхээр энэ чинь бол маш их өссөн байна. Тийм. Тэгээ энэ дээр би зүгээр одоо энэ манай бизнесийнхэн энэ тоог хараад бас санаа аваасаа энэ цэцэг үржүүлдэг одоо тийм теплиц юу гэдэг тийм юмтай болох санаа энийг хараад бол над бол төрөл шүү. Одоо тэр чинь дэмжихэд тулд жидүүгийн сан маань яг энийг бий болох хэрэгтэй. Тэртээ дэргүү маш олон одоо тийм технологиуд энэ Монголд нутагших хэрэгтэй болно гэх мэтэр зүйлүүд байдаг. Хонхны хоёроор ингээд та бас би оюутнуудтай ярьд юм л да. За хонхны хоёроор одоос гайгүй болчихно. 10 жилийн өмнө манай охтууд мэдээж гоё дээл өмснө. Тэр дээлийнх нь хэв загвар бол нэг тийм одоо Mortal Kombat-ийн Таня ч юм уу Танягийн хувцас шиг л байдаг гэсэн байхгүй юу? Ийм өндөр захтай зэнзэн хэв маягтай. Тэр чинь ингээд бас ингээд нэг Вьетнам дээлчм шиг Монгол дээлчм шиг байдаг гэсэн байхгүй юу? Тэгэд дээл хийдэг компаниуд, дээл хийдэг хүмүүсүүд ингээд өв соёлоо судлаад одоо Монголын дээлийг нэг гоё нэг хэв загварт оруулчлаа шүү дээ. Энд чинь ингээд нэг юм сайн тал руугаа яваалаагаа хэлрэл. Тэгэхээр энэ баяр ёслол гэдэг чинь бол дан уухай зүйл биш байгаа. Одоо ингээд манай оюутнууд эдгээр харж байгаа зүйлүүд ингээд харахад ерөөсөө л айгуу цэмцгэр гоё одоо явчихна. Одоо ялангуяа их хурсын баярын үеэр нөгөө нэг алдар тэхээ одон гардуулж байгаа шүү дээ. За энэ нэг талтаараа бас сөрөг зүйл бас нэлээд их байгаа. Гэхдээ энд чинь маш их дээл одоо бүгд дээлтэй одоо одонгоо авч ийн гэдэг чинь бас их гоё зүйл болчихж байгаа байхгүй. Дараагийн нэг зүйл нь юу вэ? Энэ одоо яг ингээд төгсөлтийн баярын үеэр ингээд нэг форматаар бэлэг өгдөг байхгүй юу? Цэцэг тэгээд нэг бамбрууш хүсээгүй авчаал тэгээд би оюутнуудаас аюух асууд тэн дээр нэг бамбрууш юм уу нэг цэцэг л авчиад ингээд өгчдөг. Тэр бамбрууш нь ямар өчтэй тий. Үгүй яг нөгөө төгсгч нартай өгдөг. Гэр бүлийнх нь одоо аав ээж нь тэгээ найзууд нь ерөөсөө ингээд нэг өгдөг юу гэдэг. Тэгэхээр альва улсын эдийн засгийн хөшүүрэг нь бол ингээд хичээл дээр би нэг тийм кейс ажлууд болцоо гэдэг. Нэгдүгээр хаана уулзах вэ? Болцдог газрууд хаана байна? Хоёрдугаарт нь ямар хувцас өмсөх вэ? Гуравдугаарт нь юу бэлгэлэх вэ? Бэлэг гэдэг бол аягүй чухал шүү дээ. Энэ тэгээд үйлчлэг ямар үйлчлэг авах вэ? Ямар ресторан, кофе шоп ч юм уу, ямар кино. Энэ дөрвөн зүйл болохоор Монголын эдийн засгийн гол тулгуур болж байгаа хэвээр. Одоо залуучуудын болцдог цаг өнгөрөөд гоё моолууд бий болж байна тий. Тэн дотор нь медийн Монголиа гэдэг зүйл байх хэрэгтэй байна л да. Энэ болохоор баяр ёслолын хамгийн том гол хөшүүрэг нь гэж байна. За ойлголоо. За зурга дахиад өгөө. Энэ дээр жоохон ярилцъя хоёлаа. За тий. За энэ дээр бол цагаан сар наадам дээр одоо энэ
нөгөө одоо малчтай бол хамгийн их дэмждэг баяр шүү дээ. Одоо энэ ч тийм ээ малчтаас мал зал худалж авч ууц нуруу одоо шинэ шүлмөл хувьшуур буузаа хийдэг бид нар тийм. За энэ бол болж байна тийм ээ. Энд ч бас нэг том малчтынхаа хөрөнгө оруулалт болж байгаа тийм. Том хөрөнгө оруулалт болж байна. За тэгээд тэр бусад тэр Мартин 8, Валентин, Хонхны баяр энэ тэр бол хэцүү юм байна да. Тийм. Одоо энэ бол ерөөсөө цаана эдийн засгийн эргэлт байж байгаа хэрэгтэй. Энэ эдийн засгийн эргэлтийг л аль болохоор зөв зүйл рүү. Одоо бид нэр одоо энийг одоо та яаж харж байгаа юм? Төрөөс одоо ингэ зохицуулах гэдэг юм уу? Төрөөс зохицуулахаас илүү өөрөөр хэлбэл энэ мөнгөний эргэлтэн дээр байж байгаа энэ одоо нөө жидүү буюу жижиг дунд үйлдвэрийг хөдөлгөх хэрэгтэй. Одоо Монголд ч нэг тод оймс, янмал оймс гэдэг 4 үйлдвэр байдаг. Одоо оймс үйлдвэрлэлтэй бараг байгаад одоо бэйли үйлдвэрлэж эхэлж байгаа. Одоо ингээл би ерөнхийд нь хайлаастын тэнд байдаг. За одоо бид нэр гол өгдөг зүйл маань оймс болчлаа. Та одоо сая өнгөрсөн цагаасаар хичнээн оймс авав. Тэ? Хоёр хөлөнд одоо бид нар чинь бараг 20 оймс авчиж байгаа шүү дээ. Мэдээж энэ хэрэгтэй зүйл. Гэхдээ энд чинь бас дараа нь өөр бас эдийн засгийн хөшүүргүүд байх хэрэгтэй. Бас нэг тийм сав баглаа бодол маань одоо бас гоё болчих ч тийм. Ингээл бас сайн зүйл рүү явж байгааг би бас нөгөө шүмжлэх гээгүй шүү дээ. Гол нь энийг бас нэг эрүүл гоё болгосоо л гэж хэлж байгаа. Тийм. За одоо нэгэнт би түүхч үнтэй уулзж байгаа юм чи энийг зарим ойн баярын талаар танаас бас тайлбар авъя гэж бодсон юм аа. Энэ одоо Монгол Ардын намын үүсгэн байгуулагдсан ой гэдэг 3 сарын 1-нд нэг өөрсдөө тэмдэглээд идэг. Зарим түүхчид болохоор нэг арай өөр он сар яриад идэв юм билээ. Тийм энэ дээр таны тайлбарыг сонсон. За үгүй одоо яг ингээд би бол яг ингээд түүхч ч гэсэн одоо зөвхөн тэр судалгааг заадаг одоо тийм багш л та. Гэхдээ мэдээж одоо судалгааны номнууд за тэр судлаа тухайн сэдвийг судалж байгаа эрдэмтдтэй санал бодлоо солилцдог. Гол нь манай түүхчд маань өнөөдөр бас одоо хаа сайгуул нэг намын харьяалал гэдэг шиг тийм. Одоо ингээд нөгөө намын харьяалалтаа түүхчд бий болсон. Одоо өөрөөр хэлбэл нэг юм номыг хэвлэлдэг ч юм уу аль болохоор дэмжлэг үзүүлдэг ч юм уу. Магадгүй арчилсан нам одоо засгийн хэрэгт байж байгаа үед арчилсан намын түүхчдийн ном зохион байгуулж байгаа хурал илүү идэвхтэй болоод байна. За 16 оноос хойш ерөнхийдөө бол одоо ингээд Монгол Ардын нам илүү давамгаалж штэ. Тэгэхээр чи ингээд одоо Монгол Ардын намын цуврал ботууд гарч байгаа. Монгол Ардын намын түүх гэдэг. За сая ерөнхийлөгчийн нөгөө нэг тогтоол гараад Чингис хааны өдрөөр тогтоол гараад Монголын түүхийг бичих гэд гарч байгаа. За яг ерөнхийлөгч хүн бол улсынхаа түүхийг бичих гэдэг санаас авах ёстой. Улсынхаа түүхийг гуйлахгүйгээр нэг бодолтой бичдэг. Энэ чи бүр 2004 онд Путины бас нэг тийм тогтоол гарч ирсэн мэт. Улс орон болгон өөрөөр хэлбэл түүхийг гуйвсан, түүхээ дандаа бусад улс орнуудаараа бичвэл нөгөө нэг юм үзэл суртал нь автсан улсууд түүхээ дандаа бичгийн төлөө зүйл байдаг. Сая бас нэг зүйл сонирхолтой зүйл болсон. Пакне гэдэг одоо сая буучаад нэлээд олон жилийн яваад байсан Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч байна шүү дээ. Тэр хүн ерөнхийлөгч байж байхдаа өөрийнхөө аавынхаа одоо хийсэн диктаторын бодлогын талаарх сурах хүчгээс нэг 4 өгүүлбэрт тайлбар хийх гэж одоо өөрийнхөө ерөнхийлөгч эрх мэдлийг ашиглаж нэг тийм зүйл хийх гэж оролдож ирсэн байдаг байхгүй. Маш олон хүмүүс эсэргүүцэл авч ирсэн мэт. Японы түүхчдийн одоо Солонгосын түрэмгийлийн талаар бичсэн юмн дээр Солонгосын түүхчд маш эсэргүүцдэг. Одоо өөрөлдвөл Солонгосын түүхийг гуйлж ийн гэх мэт өдөр. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг юм жанжин шугам байдаг байхгүй түүх төр. За энэ бол өөрөөр хэлбэл нөгөө нэг давж болохгүй зарчим. Түүх бол факт шүү дээ. Тийм факт тийм. Тэгэхээр бас нэг зүйлэр байх хэрэгтэй. Тэр фактын альж талд нь гараад яваад альж фактыг ашиглаж өөрийнхөө тайлбарлаж болно. Өөрийнхөө тайлбарлахдаа бид нар манай үндэсний эрх ашигт одоо нийцхээр зүйлүүдийг тий бас ингэж одоо факт гаргаж ирээд тэр фактаар тайлбарлаж бас болохгүй байхгүй. Тэгэхээр энийг бол ингээд түүхчин өөрөө хэлбэл нэг мондог түүхч гарч ирээд одоо Монголын түүхийг бий бичлээ гэж бичлээ. Энийг би хамгийн их архив материал ашиглаж бичлээ л гэж бичлээ. Гэтэл биднэрт нөгөө нэг манай үндэсний хэв шинжийг бий болгосон зүйл байдаг. Тэр нэг үг байдیں۔ Хин хэлцээ маш олон хүмүүс булаацдаг л да. Оросын түүхийг согтуу орос хүн лөвчнө гэдэг нэг хошин яриа байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр эн чинь ингээд нэг юм сэтгэлийн хөдөлгөөнөөр нэг тийм
зүйлүүд. Гэтэл манай түүхчнэр бас одоо Ахмад түүхчнэр маань үзэл сурталчилж хагаад дараачийнхаа түүхчдийг бэлтгэлгүйгээр эсвэл цөөхөн хүмүүсүүдийг бэлдээд дэшээ тэнгэрт дэвшчлээ. Одоо манай залуучууд манай үеийнхэн бас арай гайгүй байгаад байт. 90-ад оных чи бид нар яг л нэг тийм нийгмийн нэг тийм завсрын хэсэг болсон. Одоо манай шинэ түүхчдийн дотор үзэл бодлын санал бодлын зөрчилдүүд маш их байгаад байдаг. Энийг нь манай нийгмийн масс маань төрөлдөж аваад байдаг байхгүй. Хөдөөгийн олон замбраагүй зам альгоор нь явах нь 50 гэдэг нэг дуушил болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний нөгөө үндэсний шив чанар энийг л бид нар засах гэж ерөнхийлөгч сая тийм тогтоол гаргасан байх л та. Нэгдмэл. За тэн дээр чи яг л одоо 3 сарын 1 ямар өдөр вэ? За 3 сарын 8 ямар өдөр вэ? Энд амрах ёстой юм уу? 11 сарын 26 ямар өдөр юм? Одоо Монгол улсын 20 дугаар зууны тусгаар тогтнолтой холбоотой 3 чухал өдөр байдаг. 12 сарын 29. Яагааргүй Монгол улс анх удаага тусгаар тогтнолоо. Одоо сэргээ мандуулсан өдөр гэж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тусгаар тогтносон улсаа гэж зарласан өдөр гэж байгаа. Энэ одоо жишээл Солонгос дээр Самил чол гэдэг буюу нөгөө 3 сарын 1-ний одоо зүгээр бид нар тусгаар тогтнолоо гэж ашигласан өдрийг одоо их хүндэтгэлтэй тэмдэглэдэг байхгүй. Тусгаар тогтнолын тунхаглал гэдэг шиг. Яг тэрэн шиг тийм баяр байдаг. 11 сарын 26 бол Монгол улсын бүгд найрамдах улсыг тунхагласан өдөр, үндсэн хуулийн өдөр гэж байна. За 10 сарын 20 Монгол улсын бүх иргэд тусгаар тогтнолынхаа төлөө нэгдэж оролцсон оролцооны өдөр. Нөгөө санал асуулгын өдөр. Энэ 3 өдөр бол аягүй чухал зүйл. Гэтэл одоо Монгол улсын тусгаар тогтнолыг гадаадд шийдсэн 24 оны, 43 оны, 44 оны тэр хилцээрүүдийн өдрүүд гэж байна. Тэгэхээр энэ олон өдрүүдээс бид нар нэгийг сонгох хэрэгтэй гэдэг. Хөдөөний оны олон замаар альгаар нь явах вэ, тамина гэдэг шиг л тэ. Тэгэхээр чи нөгөө нэг одоо мянган алтан номын мянган хигээс гэдэг нэг ном байдаг Дарам гүшин дээр үед бичсэн. Тэн дээр нөгөө нэг одоо уг түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармөгчн лугаа адил гэдэг үгийг одоо ингээ бид нар монголчуудын нөгөө нэг бүр тооны хүрд болцлоо цэжил зүг гэдэг шүү дээ. Учрыг мэдэхгүй. Гэтэл бид нар энэ олон ойд төөрөд байгаа байхгүй. Ургацсан ой биш. Нөгөө олон ойн баяруудтай. Тийм одоо ингээд тэдэн жилийн ой, эдэн жилийн ой гэл тий. Тэгээ одоо ингээд бүр их төөрүүлдэг нөгөө нэг шин цагийн гэдэг болсон. Шин цагийн айран бий болсны бүх юмны 100 жил үед тэрнээс Монгол улс төвхгүй байсан юм шиг. Тийм эн чинь бас л нэгсэндээ бид нарыг төөрөлдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг түрүүний хийсэн нэг зарчмаас одоо гажиж байгаа зүйл юм л та. Аль хэдийн засаг барьж байна. Тийм одоо тэгээд сая Сүхбаатарын талбайч одоо тэгээд дараагийн хүчин засаг бариад гарах юм бол Чингисийн талбай болохгүй бүр тушаал машаалаа барьцсан зогсож байгаа ч юм билээ мэдэх юм. Тэ Сүхбаатарын хөшөөг ингээ зайлуулъя гээл тэ. Тэр ингээ хоёр том хүний хөшөөг нэг талбай дээр барьцдаг. Булаацлалгүй байх хэрэгтэй. Бид нар ч өөрөө хэлбэл нөгөө нэг үр хүүхдүүдтэй нөгөө нэг түүхийн мэтгэлцээнийг нь шийдвэрлэгдээгүй мэтгэлцээнийг өгөөл яваад байгаа байхгүй. Тий. Тэгээд 3 сарын 1-ний тухай таны бодол, 3 сарын 1 бол зүгээр л нэг намын баярын өдөр л гэж болно. Тэр нам өөрөөр хэлбэл мэрэгжлийн тэр чинь нэг урд жилийн 6 сарын 25-нд ч илүү. 6 сарын 25 бол угаасаа Монгол ардын нөгөө нэг улс төрийн тэр бүлгэмүүд одоо хүрээний консулын бүлгэм эдгээр бий болоод одоо нөгөө нэг баяр одоо улс төрийн хүчин болж исэн баяр гэж байгаа. Тэнд болохоор улс төрийн тэд нар өөрсдийнхөө улс төрийн хүчин гэхээсээ илүү Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээ мандуулахын төлөө одоо тэмцэжсэн нөгөө нэг тэр бүлгэмүүд байгуулагдсан өдөр. Тэр чинь социализмын үед хувьсгалчдын өдөр гэж явж ирсэн. Тийм үү. Хувьсгалчдын өдөр гэж өөрөөр партизануудын өдөр гэж явж ирсэн байхгүй. Одоо тэгтээ баярын өдөр гэхээс илүү одоо нөгөө нэг бямб гарагийн одоо 2 сарын эхний бямб гараг бол багш нарын өдөр гэдэг шиг. Тэгээд тийм. Өөрөөр хэлбэл энэ олон баяруудын бас нэг асуудал мэрэгжлийн баярууд гэж үүдэг. Тий. Одоо багш нарын баяр гэдэг нэг юм болдсон шүү дээ. 5 сарын 10 сарын 5-нд болцсон одоо нэгдсэн үндэсний байгууллагын тэгээд багш нарын баяраар багш нар л баярлахын оронд бид нар баярлах ёстой гэд нийтээр нь хүмүүсүүдийг баярлуулад байдаг хгүй. Хүүхдүүдээсээ бэлэг авдаг ч юм уу биднэрт одоо яадаг ч юм уу те шавнараа эн чинь өөрөө мэрэгжлийн баяр гэдгийг чинь бид нар бас буруугаар тэмдэглэдэг байгаа хгүй. Тий. Тиймэрхүү зүйлүүд байдаг гэсэн. Тий. За энэ 3 сарын 18 за бид нэр цэргийн баяр гэж тэмдэглэдэг болцсон. Тэгээ яг энэ өдөр тэр хайх дотыг чөлөөсөн манай бол
ардын хайрам 400 морин зэрэг хайр цотыг дайраад тэнцээ 10,000 гамингууд бүгд юусын бүгдийг ялаад энэ төр гээд нэг тийм яг тэр чи одоо бас яг тийм үйл явдал болоогүй тэр Баабрын өчигдөр нэг юм дээр тийм та харсан байдаг тийм. Ер нь бол нөгөө нэг одоо бид нар нөгөө Баабар өнөөдөр яг бодиттой зүйлийг хэлээд манай хаан нүцгэн байна гэдэг шиг л ингээд бодиттой зүйлийг хэлээд тахлаар тариг угаагч энэ дээрээ гэдэг түүхэн дээр бодиттой зүйл нь бичигдсэн л байгаа. Тийм. Гэхдээ одоо 6 сард нь зүйлд Орос улсын цэрэг Монголд аль бие ёсоор орж ирсэн. Тэр 3 сарын өмнө гэсэн үг шүү дээ. 3 сарын хойно гэсэн үг. За мэдээж одоо тэр нөгөө нэг цэргийн ангийн хідэн малчид хөөгд явуулааг нь ойлгомжтой. Тийм мэдээж болсон үйл явдал байгаа. Энэ зүгээр өөрөөр хэлбэл хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чамд чиний түүхийг зохиож бичих хүн маш олон байна гэдэг бас үг. Тэгэхээр бид нар ингээд нэг бас тэгээд төрөлдөд гэж болохгүй. Энэ бол одоо эрчүүдийн баяр гэдэг утгаараа одоо жишээлбэл одоо 2 сарын 23 одоо зөвлөлт холбоот улсын үед улаан армийн өдөр гэж хэлсэн шүү дээ. Тэрийг зөвлөлт Оросын холбооны улс эх орончдын өдөр гэж болгоцсон. Тэрэн шиг одоо өнөөдөр өөрөөр хэлбэл биднэрт одоо эх орончдын өдөр гэдэг нь одоо 3 сарын 1 болгоцсон байгаа шүү дээ. Одоо манайхаа 3 сарын 1-ний чинь намын баярын өдрөөс гадна эх орончдын өдөр гэдэг тэмдэглэдэг болсон. Гэхдээ мэдээж амралтын өдөр биш. За гэхдээ 3 сарын 18 бол Монголын армийн өдөр гэдгээр тогтцсон хэлбэрээр нь аваад явж болно. Гэхдээ эн чинь заавал эрчүүдийн баяр гэж болохгүй шүү дээ. Уг нь бол армийнхан яг одоо өөрөлдвөл нөгөө нэг эмчнэрийн өдөр, сувлагчнэрийн өдөр гэдэг шиг мэрэгжлийн баяр л байх хэрэгтэй. Тэн дээр нь одоо хариугаа авч байгаа юм шиг тэр Мартин 8 ингээд заавал байх хэрэгтэй гэдэг тийм. Тэгээ бусад улс орнуудад Мартин 8 гэдэг тийм айхтар хийдгүү шүү дээ мэдээж тийм. Орос манай хоёр л байх шиг шүү. Тэг яг нөгөө социализмын үеийн хүтэн дайны үеийн зүйл өөрөөр хэлбэл нөгөө коммунист намын тунхаг гэдэг Карл Маркс, Фридрих Энгельс хоёрын ном эхлэхдээ коммунизмын сүнс Европоор аялж байна. Түүнийг авах гэж хэлдэг шүү дээ. Тэр шиг бидний нөгөө нэг одоо сүнслэл ингээл явж байгаа. Одоо энэ Z үеийнхэнд бол ямар ч баяр хамаагүй болцсон байхгүй. Тий. Тэгэд энэ 2 сарын 2-нд ч одоо бас энэ Сүхбаатарын төрсөн өдргээ бүр улс даяараа тэмдэглэдгээс харин энэ ардчлаас хойш гайгүй болчих. Тэр үед ч тэр хүний одоо яг тэр төрсөн өдөр нь тэр үед тэр хойно маань гэж байгаагүй тэр яг тэр төрсөн өдөр нь өмнө үү танд энэ талаар тийм юм бол яг байхгүй. Мэдээж одоо нөгөө нэг Сүхбаатар Чойвилсан хоёр нөгөө нэг ардын намын анхны долоо яваад Сүхбаатар Чойвилсан хоёр 3-3-аар хуваагдаад эрхүүд нэг одоо бас нэг цэргийн сургууль сонсоод Чойвилсан өөрөө нөгөө бас орос хэл орчуулагчийн сургууль дээр байсан болохоор Сүхбаатар болохоор бас цэргийн одоо нөгөө нэг богд ханд Монгол улсын үед цэргийн баг даргын цэргийн сургагч дээр байсан болохоор тодорхой хэмжээгээр хүйгээл тэн дээр ямар нэгэн одоо бүртгэл хийсэн л байгаа байх л та. Тэгэл одоо төрсөн өдөр гэдэг дээр л тэмдэглэгдсэн байдаг баг. Тэгээ сая бид нар бас 10 сард 11 сарын ихээр Чойвилсангийн одоо төрсөн өдрийг бас хийсэн шүү дээ. Тэгэхээр чи ингээд нөгөө нэг яагаад Сүхбаатарын төрсөн өдөр биднэрт ингээд тоногшоод үлдсэн бэ гэхлээр нөгөө нэг баатарчууд пенальти элсдэг байсан. Онцордог баатарчууд нь илүү пенальти элсдэг байсан. Тэр баяраар л болсон. Өөрөөр хэлбэл социализмын олон энэ баярууд биднэрт яагаад тоногшоод сүнс шиг хоногшоод үлдсэн бэ гэхлээр бидний амьдралын хэв маягт ингээд орцсон байхгүй. Одоо ингээд одоо Сүхбаатарын тэмдэгээ хараад, пенрийн тэмдэгээ хараад ч юм уу, улаан бүчээ хараад Сүхбаатарын төрсөн өдрийг санаж идэг ч юм уу тийм. Ленины төрсөн өдрөө бид нар бас коммунист свободны гэдэг байсан. Тийм гих мэтүүдээр ингээд нэг юм бидний амьдралд ороод ирсэн байгаа. Одоо орчин үеийн амьдралд чинь Холливуд ингээд ороод ирлээ. Одоо хорьсон ч хоройгүй ч хийдэг болж шүү дээ. Тэр чинь залуучуудын угаасаа тийм баяр нь сүнсний баяр энэ төр гэдэг. Одоо Валентин байна. Эдгээр чинь бас л яг социализмын үед нөгөө хүмүүсүүдийг хүчээр хийлгдэг байсан бол одоо энэ хүмүүсүүд одоо эдийн засгийн хөшүүрг нь гараад ирсэн байхгүй. Одоо маш олон багтаа янз бүрийн хувцснууд бий болно. Тийм одоо айл тогшдог зан заншлууд бий болно. Энд чинь хүүхдүүд ингээд одоо нийгмийн захиалга биш ингээд ерөөсөө нийгмийн урсгалаараа л явчихж байгаа баяр байх. Тий. Та түрүүнд дурдлаа энэ нөө ерөнхийлөгчөөс Монголын түүхийг бичих тийм одоо зарлиг юу? Тий. Зарлиг гарч тогтоол гарсан байна. Тэгээд энэ хамгийн сүүлд одоо Монголын түүхийг зүгээр
шинжлэх ухааны чиглэл л да. Тэрнээс бол их олон хүн бичдэг шүү дээ өөрөөр тий. Тэр хизээ бичсэн тий. За би яг тэр Ботойроор цуглуулж байгаа. За 1949 онд баха Монгол бүгд найрамдах Монгол ард улсын түүх гэдэг анхны ном гарч ирсэн. Одоо тэгтээ мэдээж одоо зөвлөлт холбоот улсын судлаач эрдэмтэд оролцсон. Монголчуудаас одоо ширэн дэвгой өдр оролцсон ном байдаг. 60 онд бас тэр бот ном улаан нараа бас дахиж хэвлэгдэж гарсан. Шинжлэгдээд. За тэгээ 60-аад оны үед 3 бот гарсан. За 84 онд дахиад одоо 1 ботоор гарсан. За тэрний дараа мэдээж одоо 90-ад оны үе рүү ороод үзэл сурталаас юу яагаад Монгол Улсын ерөнхийлөгч Багвандугай түүхээ шинээр бичих тогтоол гаргаад 5 ботоор 2000-ад оны их үед гаргасан. За тэгээд одоо манай түүхчнэр одоо ингээд залуу түүхчнэр маш их олон орж ирж байна, маш олон газар сурж байна, маш их олон хэл соёл суралцаад их сурвалжуудыг олж ирж байна. Тэгээд ингээд тэр 5 бот маань одоо ингээд задраад эртний түүхийн 5 бот гэдэг одоо бас манай түүхчдийн одоо бас эртний түүх судалдаг археологч нарын гаргасан ном гарч ирж байна. Энэ бол одоо яг шинжлэх ухааны академиас гаргасан Монгол судлалын хүрээлэн энтерээс гаргасан. За дараа нь одоо эртний улсуудын 5 бот гэж гарсан. Дараа нь их сайхан ном бас гарсан. Монголын эзэнт гүрнүүдийн 5 бот ном. Одоо бас л энэ шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн энтерээс гаргасан. За тэгээд саяхан шинэ үеийн 5 бот гарлаа. Богд хаан Монгол улсаас социализмын үе хүртэл 90-ад оны үе хүртэл. За тэгээ бас түүхийг арай өөрөөр бас нэг ийм альманах маягаар гаргадаг одоо Монголын түүхийн нэг хэвлэлийн компаниуд бий болсон. За тэн дээр одоо Непкогийн Монголын түүхийн цувралууд гарсан. Баабурга өөрөө ахлаад бичсэн, судлаачтай хамтарч бичсэн зүйл байгаа. Эдмоноос сая Монгол улсын тэр түүхийн цуврал номнод байгаа. Би нэг социализмын үеийн хэсэгт нь ахалж ажилласан байдаг. Ингээд үзэхлээр биднэрт нэг түүхийг маш олон янзаар тайлбарлах, олон янзаар хэлбэрлэхдээ биднэрт Монголын түүхийг тайлбарлах үндэстний бидний нэг одоо давж болохгүй зарчим гэдэг шиг тий тэр зүйл дээр тулгуурлаж түүхэнд хандах хэрэгтэй л дээ. Мэдээж одоо ингээд нэг баатрыг нь үгүйсгсэн зүйлүүд мэдээж архивын баримтууд зөндөл байгаа шүү дээ. Гэтэ тэрийгээрээ одоо тулгуурлаад тэр хүний одоо рол модель гэдэг зүйл байдаг шүү дээ. Тэрийг нь үгүйсгэж бас болохгүй байна. Энэ бол маш хортой зүйл байна. Гэхдээ одоо таны бодлыг би асууж байгаа юм шүү. За 90-ад оноос хойш их олон ботууд хэрэгжсэн байна те. Олон шинжлэх ухааны академиас гаргасан тийм олон цувралууд байгаа юм байна. Тэн дээр таны одоо яриад байгаа нөгөө жанжин шугам маань одоо таны бодлоор бол тэнд хэр хадгалагдсан байна? Хадгалагдахгүй л байна. Тийм үү. Тэр л харамсалтай байна. Тийм биш. Одоо тэгэл хэсэг одоо хүмүүсүүд хаалгаад түгжиж байгаа юм шиг бичсэн тохиолдлууд байж болно. Маш олон судлаачдаас ингээд нэг юм одоо баг гараад ажиллаж болно. Тэгэхээр энэ тогтоолын гол ач холбогдол нь тэрийг л одоо ийм зүй тогтолыг байхгүй болгоод хийгээсэй л гэсэн зүйлүүд байгаа. Одоо манай Ахмад түүхчнэр бол ингээд үнэхээр ноён нуруутай байгаа. Залуу түүхчнэрээ бас нэг гоё чиглүүлээд бид нэг тийм одоо би бол тэнд мэдээж орохгүй шүү дээ. Мэдээж манай судлаач мэргэжлийн судлаач нар тэнд орохлоор одоо яг нэг тийм хичээл заах зарчим Монголын түүхийн нэг тийм үндсэн парадигм гэж ярьдаг шүү дээ. Үндсэн зарчмуудыг л бий болгох хэрэгтэй байна. Энэ бол одоо маш чухал зүйл байна. Зүгээр нэг дурын хүн орж ирэл түүхийг говьлж янз янзаар яриад архивын баримтууд гаргаж ирэл тэгж яриад байна гэдэг бол эн чинь хүмүүсийн сэтгэл санаа өмөлхөл зүйл шүү дээ. Энэ бол маш хортой зүйл гэж боддتي. Энэ дээр бид нар бас нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй байдаг. За тэгвэл тэр ерөнхийлөгчийн зорилгон дээр юу гэж байна? Хэн энэ одоо бүрэлдэхүүнд нь орно гэсэн тийм байна уу? Байхгүй. Институтуудын заасан байгаа. Мэдээ шинжлэх ухааны академи, түүхийн хүрээлэн, шинжлэх ухааны академийн доор байж байгаа олон улс судлалын хүрээлэн, түүхийн хүрээлэн, археологийн хүрээлэн гэл одоо тэр салбарууд байж байгаа. Академийн ажил. Монгол судлалын хүрээлэн дотор бүх шинжлэх ухааны одоо түүхийн салбар сургуульд явж байгаа Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын сургууль гэх мэт яг түүхтэр тулгуурлаж байгаа зүйлүүд байгаа. Монгол судлалын хүрээлэн дотор ч бас чөлөөт түүхчнэр ч бас байж байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээж одоо энэ салбарын энэ үеийн түүхийг сайн судалсан хүмүүсүүдийг мэдээж урьж одоо багтаа оруулах байх л та нөгөө шигшээ багуудыг нэг урдэн шүү дээ. Тэр шиг л тэгхэл байх гэж бодож байна. Мэдээж энэ дээр бол одоо нөгөө нэг стожинхийн нөгөө ив нэгдэл байх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэрийг одоо мэдээж нэг
хүн ч юм уу ахлах байлгүй тэр одоо маш шударга тийм үү ноён нуруутай том одоо түүхч дундаа хүлийн зөвшөөрөх тийм яг л тийм байх хэрэгтэй шүү дээ. Тийм нэг мундан хүн толгойд нь байжээж одоо таны хэлсэн нөгөө жанжин шугам маань их гойхгүй шиг гарах тий. Тэр тал дээр бол одоо нөгөө ёстой жинхэнэ монгол хүний саруул ухаанд л итгэх хэрэгтэй л дээ. Одоо та нар түүхчид нийлээд одоо тийм юм одоо тэгвэл ярих хэрэгтэй болсон. Ярьж байгаа тий. Гэхдээ одоо энэ баяр ёслол дээр одоо та бүхэн нэг ярианы яг ихний хэсэг дээр баяр ёслол дээр бодитоор нь хэлэх хэрэгтэй байгаамаа. Тий. Баяр бодитоор нь хэлэх. Ач холбогдлууд бас байгаа. Ач холбогдлууд байгаа. Тэгэхээр энийг чинь нөгөө нэг би түрүү яагаад гедонизм болчихж байгаа вэ гэхээр заавал амралтын өдөр гэж заавал онцлоод одоо 11 сарын 26-нд чи 2 удаа ажлын өдөр 2 удаа амралтын өдөр боллоо шүү дээ. Тий. Аль номер гарч ирнэ тэр Мартин 8 ч гэсэн тий. Чи ерөөсөө нэг тийм ингээд болчиход байгаа. Тэр энийг л одоо арилгах хэрэгтэй. Австрийн намууд ч гэсэн энэ дээр бас тийм одоо ёс зүйтэй хандах хэрэгтэй байна. Тий. Зүгээр энэ дээр би бас таны бодлыг юун дээр сонсъё гэж бодсон гэхээр энэ сая цагаан сарын амралтын өдрүүдээр их одоо хорц гэдэг юм ажиглагдлаа л да. Энд чи яг нөө хуулиараа болохоор бид нар чинь цагаан сараар 2 өдөр амрах болчиход байдаг. Харин засгийн газар маань хуралдаа тэр хууль мөлийг яаж тойруулж мэдэхгүй 5 хоног амрахаар болсон. Тий. Тэгвэл энэ дээр их одоо сошиал дээр их олон талын бат хэлцээнүүд явсан. Нэг хэсэг нь Монгол улсад ерөөсөө одоо наадам цагаан сар гэдэг энэ үндэсний хоёр баяраар л одоо олон хоног нэг 5 хоног ч гэдэг хангалттай амраад зугаа цэнгэлээд ингэдэг болёо. Бусдын яг хөө тэр ёстой нөгөө салбарын баяр гэдэг шиг тийм уг нь бол тэр ингээд яваад өнгөрч. Тэр нь бол аягүй чухал зүйл. Би жишээлбэл тэр одоо талын баримтлагч гэдэг юм уу тэр дэмжиж байгаа хүн байна л да. Тий таны саналыг сонсъё гэж. Миний санал бол ингээд нуус товчон дээр байдаг байхгүй юу? Өсөн өвгөн гэдэг хүнийг цагаан дээл өмсөж, цагаан морь өмсөж, цагаан морь унаж улсын он тоолыг тогтоож байх тухай гэдэг шиг. Тэр шиг өөрөөр хэлбэл Монгол улс ингээд нэг юм яг энэ баяраар амарнаа. Энэ баярын ач холбогдол нь юм аа. Сая түрүүний харуулсан дээр юунууд еврейчүүдийн ингээд Израиль улсын үндэсний баярууд нэгэд яг ингээд одоо календар гарлаа. Яг бүгдөө батлагдаа гарч. Одоо бид нар чинь хойнлыг гарч шүү дээ. Хойнлыг гарлаа гэхэд улсын хэмжил зүй стандартын төв ч юм уу тэр тогтоодог газар чинь ингээд бүгдийг нь хийждэг шүү дээ. Одоо жишээлбэл ингээд одоо iPhone дээр жишээлбэл ингээд зуны цагт ордог улсуудыг энэ аль хэзээ ингээд цагийн бүслэлийн автоматар тодорхойлж байгаа шүү дээ. Яг тэдний өдрөл орно хүмүүс ямар ч асуудалгүйгээр зуны цагаа болчихно. Гэтэл бид нар чинь нөгөө нэг ингээд гів гинтхэн зочлол шийдвэр гаргадаг. Тэгэл нэг Ромын 80 одоо хаан нөгөө тунхаглаа уншиж ард түмнэр алгадчихуулах гэж байгаа юм шиг л одоо тэр тогтоолоо амар үндэслэлтэй тайлбарлаж одоо чухал юм ярьдаг. Чинь аль хэзээ шийдчих зүйл байхгүй. Энгийн зүйлийг л бид нар өнөөдөр хийж чадахгүй л байна л да. Тэгэхээр өнөөдөр ингээд за энэ баяр учир түүхчдээс нь мэдээж одоо судалгаа аваад тэгээд ингээ шийдчихлээ. Бид нар голцол одоо ер нь бол нэг Молор Эрдэнэ доктор яг тэр нэг үгийг би бүр байнга хэлмээр санагдтыг. Монголчууд одоо хүртэл насан туршаагүй. Ингээл ерөөсөө яг жоох хөвгчл байгаад байгаа байхгүй. Ерөөсөө ингээл бүх юм шийдвэр гаргахтаа ч хүртэл ингээд ерөөсөө жоох хөвгчл байгаад байдаг. Ерөөсөө ингээл институтийн хэмжээнд ярьж байгаа хүн ч гэсэн жоох хөвгчл юм яриад байдаг ингээл. Тэ? Тэгэхээр чи энэ чинь ингээд нөгөө хүндлэл байхгүй болчихж байна. Одоо нуус товчон дээр тэгээд шийдчихлээ. Бүгдөө л дахна гэдэг шиг. Засгийн газар ч юм уу эрдэмтдтэйгээ шийдээд 2025 оны өдрүүдийг тэгээ шийдчихлээ. Одоо оюун хорол гэдэг нөхөр яг нөгөө бурхамны өдөр юм. Тий нөгөө өгөхтэй өхөр бууга тавина гэдэг шиг тий. Гів гинтхэн л гарч ирээл тэгэл бурхны өдөр дада гэл тий. И чинь бас нэг ингээд түүхэнд нэг тийм эний чинь амралтын өдөр гэдгээр хүмүүс бодоод байгаа байхгүй тий. Мэдээж одоо Солонгост бурхны өдөр бурхан багшийн дүүцсэн өдөр нь амралтын өдөр л дөө. Гэхдээ эдгээр чи өөр нөхцөлтэй тэдний тэмдэглэдэг зүй тогтолцоо ч өөр. Тэгэхээр чин баяр гэдэг маань түрүүний анхны хэлсэн шиг ингээд энэ нийгэмд ингээд нэг зүй тогтол болгож байгаа. Тэрийг ингээд одоо бид нар Валентины баяраар бид нар тэмдэглэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Холливууны баяраар бас бид нар тэмдэглэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг л бид нар нэг тийм одоо насанд хүрсэн хүний одоо ухамсараар шийдэх хэрэгтэй байгаа юм л да тий. Тэр дагаал намраад байдаг. Тий. Тэр одоо наадам цагаан сараад өргөн тэмдэглэх уулыг бусд нь амрахгүй зүгээр яг хөтэ баярлах хэрэгтэй болсон тэгээд ёслоод өнгөрд юм байна. Тэр тал руугаа ер нь нийгэм маш өндөр дэмжлэгтэй байх шиг байна тий. Одоо ингээд цагаан сар ихтэй ч одоо манай Монголын
бас тодорхой хэмжээний дийлэнх хувь нь цагаан олтон болцсон. Одоо бүр ингээд би ч заримдаа тэр яг тэр зүйлийг шашны урсгал гэж бодоод байт юм л да. Шашин судлаач хүний хувьд бодоод байхад за бүр ингээд заагаад өгцсөн. Заавал тийг ингээд. Тэд нар ч бас цагаан сараа хийж л байгаа. Христчд бас байна. Бас цагаан сар хийж л байгаа. Яг өөрсдийнхөө нөгөө нэг одоо амьдралын хөвшил зан заншлаараа хийгэл байгаа байхгүй. Тэгтэл цагаан сар гэдэг маань монголчуудын баяр гэдэг. Тийм. За баяр ёслол. За би нэг түүхч үнтэй уулзсан дээрээс нэг юм асуулт байгаа маа. Бид нар чинь сая Чингис хааныхаа хөвшөөг одоо цэвэр алтаар хийлээ. Заллаа тэр музейтэй. За тэгээ бас нийгэмд бас л одоо маргаа явлаа. Бид нар одоо ийм ядуу тарчиг утаатай унаартай ийм байж тэр их мөнгөөр одоо ийм юм барьлаа гэх нь байна. Нэг хэсэг нь болохоор гүй чинь энэ их хааныгаа энэ зэрэгтэй заллгүй яадээ гэсэн ч гэдэг. Та нэг дээр үед нөгөө Минд Баяргаан гавьяат жүжигчдийн шагнал авсан эдлэх хэсгүй ирэх гэдэг нэг жүжиг телевизэн жүжигийг санаж байна уу? Санахгүй. Тэн дээр нөгөө нэг тэр Бадамлын хаа билүү нөгөө нэг хатан ноёны хатан бэлэвсэн хатан хүүдээ зөвхөн мөнгө өлдөөлөхийн тулд бүх алтан эдлэлээ эвдээд бурхан болгоод хүүдээ хадгалцсан байсныг нөгөө нэг одоо нөгөө хүрдэн дээр тавьсан хүн ховсгалж болж ирээд тэр нөгөө нэг алтан бурхныга тэр хүн бол хайгаад байгаа байхгүй хөрөнгөний хураах гээд нөгөө хатан чинь ингээд нөгөө нэг хүүдээ өгнөгээ хадгалаад өгдөг хүүгээс харамлаад өгдөг хүүгээ мдээгүй. Тэгтээ хүүг нь хайсаар хагаад болоод авчдаг. Тэгт нөгөө их чинь харамсаад хүүгээ алчдаг нэг тийм эмгэнэлтэй жүжиг байд орлож алдаг. Одоо ч үзэхэд юу байхгүй Монгол улсын бас нэг шидевэр жүжигэлтэй. Тэг яг тэр шиг Монгол улс мэдээж одоо баян баягаа дээр хамгийн дээд хамгийн хүсэмжтэй хамгийн их одоо оройн дээд гэдэг хүний алтаар хийх нь ойлгомжтой байна. За тэнд чинь мэдээж Монгол туурахт ингээд 10 сая хүмүүс одоо Чингис хааны онгоноос илүү шүтэж очих хэвээр. Яагаад вэ гэвэл тэр их үнцэнтэй тэр их зүйл гэдгээр. Энэ бол яхахгүй тэр талаас олцсон байгаа. Гэхдээ альва юмыг нөгөө нэг алтаар бүтээн гэдэг бол тийм одоо ямар ч түүхэнд тийм их алтаар тийм их юугаар нэг тийм одоо бүтээсэн зүйл байхгүй. Одоо Христийг цэвэр алтан Христ гэж байдгүй тий. Цэвэр алтан мэдээж Мухаммед исламын шашинд бурхтаа шүтэхгүй л дээ. За Буддад хамгийн алтан том Буддаа байна уу? Тэрүүгээр нь одоо Монгол улс гэж байгаа. Гэтэл чи алтчин өөрөө нөгөө нэг ийм нөгөө нэг юм шингээж авдаг бүн харизм гаргадаг тийм металл биш шүү дээ. Одоо хичнээн одоо маш мундаг одоо Микеланжело ч юм уу те зан азарч ч юм уу те маш уран бүтээлч хүн цэвэр алтаар хизээч тийм гойхамшигтай гоё бүтээлийг хийгээгүй шүү дээ. Тэ магадгүй Ромын пап түүнтэйг санал болгож ирсэн ч багт. Тэр утгаар надад жоохон харамсалтай санагдсан. Мэдээж одоо цэвэр алтан орцын өгөөд тэр хүний харизм, хүний дүр төрх энэ тэрийг нь одоо яг ихэмсгээр нь гоёор нь хүн бишрэл төрүүлэхээр тийм баримл бүтээгүүл байхгүй. Мэдээж үн цэн тэндээ байгаа. Би бол тэгж л бодоод байгаа. Тэрний оронд бид нар түүхийг бүтээгдэхүүн болгох хэрэгтэй гэж би бүр нэг хичээдээ бүр түүхийн бүтээгдэхүүн гэдэг сэдвийг оруулсан байт. Бүтээгдэхүүн гэдэг маань юу вэ гэхээр тэр хүнээр бид нэр бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Чингис хааны бүтээгдэхүүн гэхээр юу вэ гэхээр Чингис хааны тухай 36 кино байт. Хамгийн гадаадд хамгийн анхан Филиппин хийжсэн мэт. Хүмүүс гайхдаг шүү дээ. Тэр 36 кинонуудаас өнөөдөр хамгийн их амжилт олсон кино бол за Сэргээ Бодровын Чингис хаан Монгол гэдэг кино байна. Тэр яг Холливуудад тэр Монгол тэгэх гэж ирээд тийм Монгол тэгэх гэж ирээд манайхан яагаад тийм манай хакерууд давтална гэдэг энэ түүхийн тухай яриул зөндөө зүйл байна. Гэтэл хятадын телевиз хороо зохиолч нь найруулагч нь бүгд хятад хүмүүс зохиол жүжигчд нь бүгд монгол хүмүүс хятадын радио телевизийн хорооноос захиалга хийгээд хийсэн Чингис хаан одоо бид нар энэ бол одоо хамгийн бодиттой хамгийн сайн харуулсан Чингис хаан. Гэхдээ тэр дотор чинь нөгөө зөөлөн хүчний бодлого сериал мөн үү? Зөөлөн хүчний бодлогон дотор харгалж байгаа. Чингис хаан баг одоо хятад хөнгүүгээр л одоо хятад хүн байхгүйсэн бол Чингис хаан болохгүй байхгүй л гэсэн зүйл байхгүй.
гихлэр. Тэгэхээр чи өөрөөр хэлбэл Чингис хаан маань өөрөө том сэдв. Тэн дээр жишээлбэл одоо олон жилийн өмнө ч л дээ 10 онд 11 онд 2000 амьд байхдаа өөрх юм амьд байна гэдэг дуу байдаг шиг л манер хэсэг уран бүтээлчтэй хамтраад модон шанивыг кино хийх гэжсэн. Өөрийнх нь амбиц нь айгүй том нөгөө Johnny Depp-ийг тоглуулна гэдэг. Би өөрөө зайран болно гэдэг. Тэгээд мэдээж одоо тэнд чинь маш олон би тэр багт нь бас орцсон явж лээсэн. Тийм зөвлөхөөсөө илүү бас тэгэл нөгөө продюсер зорлох гэл бид нар нэлээд том хүмүүсүүдтэй уулзаж ярьсан. Тэгээд яажсан. Бид нар тэгж том хөтлөх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хэрвээ одоо Johnny Depp одоо Холливуудад одоогор бол одоо ингээ бүх студиуд руу ингээ танаа намайг өстө ганцаардуулсан гэд хэлцэл хийхгүй байгаа. Ямар ч гоё кинонд ямар ч өөр мэс дүр бүтээхэд бэлэн Johnny Depp-ийг тоглуулна гэхлээр монголчууд мэдээж амар эсэргүүцэж л таарна шүү дээ. Гэхдээ тэнд ингээд Монголын дараагийн үеийн жүжигчдийг уйж өгөх хэрэгтэй байхгүй. Тэндээс чинь дараагийн нөгөө Холливуудын одууд эднэр чинь ингээд гоё хийн шүү дээ. Ягаад гэвэл Холливуудын кино өөрөө стандарттай байдаг. Хэлэх үг нь стандарттай байдаг. Зохиол нь стандарттай байдаг. Найруулга нь стандарттай гарна. Өнөөдөр чинь Marvel-ын цуврал яагаад гараад байгаа вэ гэхээр киноны сэдв байхгүй. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний захиалах хүн байхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр тийм амбицтай л байх хэрэгтэй. Тэр их мөнгөөр тгээ хийсэн бол гоё байсан багтаа л гэж боддtiin зүгээр энэ винил зүгээр бас жоохон хөвгтийн мөрөөдөл л дөө. Тий. Одоо манай алдарт аялагч ганхүү маань яг тань энийг ярьдгийг. Бид нар Монгол улсаа гадаад сурталчлалын өрийгээд нэг алаг цог ийм хийж яхаар мөнгөний нөгөөд Холливуудаар Чингис хааны тухай нэг амар кино хийлгэчихтэл тэгэл ерөөсөө цоон штэ наад. Би одоо энийг хийж болж гэнэ үгүй юу гэж байна. Манай нэг найз яг одоо Холливуудын стандарт руу одоо төхөөл байгаа. Өөрөөсөө мөнгө гаргаад амар сайхан үгүй юу? Биш. Сайн баяр гэж залуу. Тэр ингээд яг өөрөөсөө мөнгө гаргаж төлөөд одоо нэг бас Монголд нэг нэлээд олон улсын хэмжээний сенсацтай нэг хүний тухай кино зохиол бичүүлээд тэгээд тэр нь яг айгүй сайн зохиол болсон. Найруулагч нар тэн дээр бас санал өгж байгаа гэж байна. Тэгэхээр нэг удахгүй нэг яг тийм Монголын тухай яг тийм нөгөө нэг тийм бодит түүхээр сэдвүүлсэн нэг кино гарах байхаа гэж бас найдаж байгаа. Зүгээр энэ дээр би үзэгчтэй зүгээр хувийнхаа бодлыг хэлэхэд ийм шүү. Энэ нөгөө Чингис хааны хөвшөөтэй алтан хөвшөөний тухай энийг хөрөнгө мөнгө эн чинь хичнээн тэрбум төгрөг гэдэг л. За нэлээд тэг зөвхөн хийсэн алт нь бол одоо мэдээж аюул гүйлгч Монголын алт тэр чигтэй хэвлсэн зүйл нь тэр 50 эдэн тэрбум ч гэлөө. Тэр чинь 3 тийгэр Италид хэвлсэн шүү дээ болдгоо өөрөө гэж зураад. Тэгээ зүгээр энэ дээр бол тэр их хөрөнгө маань одоо алга болчоогүй одоо эсвэл нөгөө банкны өр мөрөнд тавьчих гэдэг юм уу хулгайлаад алга болчоогүй энэ маань тэр алт хэвээрээ музейн дээр байж байгаа шүү л гэдгийг бас манай зарим улсууд ингээд бүгд алга болцсон одоо яана гэсэн шиг тийм буруу ойлгоод байх шиг л шүү тийм. Нөгөө Бадамлын хаатан нөгөө бүх алтаа бурхан болгоцсон гэдэгтэй л адилхан. Гэдэгтэй адилхан тэр хөрөнгө нь бол тоо ёсорооч гэдэг юм уу тэр музей дээр байгаа шүү. Одоо бүр муу ёрлооч гэдэг юм уу бид нэр одоо мөнгө төгрөггүй болвол одоо эцсийн тэрийг одоо хайлуулаач гэдэг за мэдэхгүй. Тэгэхэд бол эргээд мөнгө болох юм чинь тэнд байлгүй шүү гэдгийг би зарим бас улсууд энийг ойлгохгүй нэг огт алга болцсон юм шиг яриад байгаа улсууд харагддаг тийм. Тэмээд одоо ингээ хүний чинь үзэл бодол янз бүр болцсон. Тэр чинь гал нөгөө нэг шингээдэг мишок нь нөгөө сошиал болцсон тийм. Тэгэхээр ч одоо арахгүй шүү дээ. Шингээдэг мишок. Тийм. За та бүхэн одоо нэг 10 хүрэхгүй минут 7-8 минут би нэг 2 жижигхэн асуугаад тэгээд өндөрлөе гэж бодож байна. Энэ сүүлийн үед энэ одон медаль гэж юм бүр одоо бүр төрийн одон медаль тийм ээ гоё сүрлэгчтэй юм чинь. Тэгээ энэ маань одоо бүр утгаа алдах боллоо одоо ерөөсөө. Тэгээ энэ талаар би одоо түүхч хүний хувьд таныг одоо энэ талаар өөрийн чинь бодлыг сонсъё гэж бодлоо. Одон медаль гэдэг маань ерөөсөө дайны үед л гарсан зүйл. Дайдж байх үед одоо Монгол улсын баатарлаг эр зоригийг л одоо Гарамгаабаатар одоо Монгол улс тэр үед чинь 3 одонтой байж явах үед Човлсон Дандарбаатар тэр одоо халах голын өндөрлөгдөр байдаг шүү дээ. Дандарбаатарт Гарамгаабаатар цолыг өөрийн биеэр гардуулж өгсөн. Ихтэн нөгөө яг жинхэнэ дайны тэнгэр гэдэг шиг хилс Трой кинонд дэр гардаг шиг Монгол цэргүүд бүгдөө цөснө хөрж ирсэн. Тэр гэдэг шиг ягаад гэвэл тийм
Мэдээж тэр одон медаль нь 2 3 дугаар зэрэгтэй өөрөөр хэлбэл төр зүтгэж байгаа хүнээс хувьд. Бид нар өнөөдөр нөгөө нэг институт энийг л өөрчлөхгүй л болохгүй. Одоо надад нэг одон өглөөгөл би татгалзаад энэ чинь нийгэм зүгээр л үзэгдэл болол өнгөрнө. Институт буюу ерөнхийлөгч л ганцхан одоо өгж байгаа. Ерөнхийлөгч нь одоо энэ ерөнхийлөгчийн би ч уг нь орон тооны бус зөвлөх ухаантай байхгүй. Тэгэхээр бүр аль бие усаар нэг хандчихсан. 7 жил гэдэг чинь 6 жил гэдэг чинь нөгөө нэг юу бас институтыг тэр чигээр нь өөрчлөх боломжтой цаг хугацаа байхгүй. 4 жил гэдэг чинь бол болохгүй. Гэхдээ тэн дээр бол яг одон медалийг бол ингээд хамгийн түрүүнд л өөрчлөх хэрэгтэй зүйл байхгүй. Нэгдүгürt нь одон медаль гэдэг нь яг одоо төрийнхөө төлөө эх орныхоо төлөө цусаа урсгасан, хөлсөө зарцуулсан хүмүүст л өгдөг зүйл. Бусд нь болохоор шууд мэрэгжлийн баяр байх хэрэгтэй. Одоо багш хүн боловсролын хамгийн гоё медаль юу вэ? Гаюу тогш ардын багшаас илүү салбарын мэрэгжлийн шагналууд байх хэрэгтэй. Найруулагч хүн. Өөрөөр хэлбэл салбарын нөгөө нэг одоо Оскар гэдэг шиг л дээ. Одоо манайхаар бол одоо нөгөө муза гэж салбарын медалууд өргөмжлөлүүд л байвал тэр нь аягүй чухал зүйл. Тэгэхээр нийгэмд арай эрүүл болчихно. Одоо цэргүүд л зөвхөн одоо одон медалийн лимиттэй байдэн шүү дээ. Тэрийг л ингээд өгчих хэрэгтэй байна. Тийм одоо хуучных яг үйлсэн зориултаар нь тий. Мэдээж одоо яг социализмын үе чинь нөгөө л сүнс чинь бидний нүд эргэлдээд байгаа байхгүй. Одоо энэ одон медалуудыг одоо ингээд 60-аас дээш насны хүмүүсүүдэд бүгдэнд нь өгөөд сайхан тэгээд зүгээр нэг амрахгүй алдарт их бол өөр хэрэг. Энэ бол одоо самбууга одоо яг бүр гаргаж ирсэн гоё айди байхгүй. Одоо 150 насных нь ойг хийх гэж байна. Энэ бол маш гоё санаа байсан байхгүй. Энэ бол тэгээд эн чинь одоо жинхэнэ нөгөө нэг одоо зүтгэлээрээ авсан одон гэдэг үстэй тийм. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсад бол үнэхээр одоо гоё яг энүүгээрээ байх хэрэгтэй зүйл байна. За тэр одоо уг нь алтан гац одон бол их гоё одон байгаа. Монгол улс одоо ганц хэвлж исэн одон шүү дээ. Зоос хоёрын үйлдвэрт хийж исэн, Германд хийж исэн. Тэр юу н орж ирээд зоос хоёрын үйлдвэрт одоо тэр үеийн хуучны алтан гац, одоогийн алтан гац хоёрыг харьцуулаад үзэхлээр шал өөр. Ингээл будчих тий, товчхон хэлдэг. Тий, за 3-4 минут байна. Сүүлийн асуулт. За та бол мэдээж түүхч багш өнийхөө хажуугаар нийгмийн маш хэтвхтэй хүн би мэднэ. Та одоо энэ оюутнуудаа уриалаад ингээд бүлгэм юу байгуулаа, асар болвол айгүй их мод тарьдаг. Тийм ээ. Тэрийг одоо яг тэрэн дээр та одоо маш хэтвхтэй ажилладаг ийм хүн. Та хэдийн танай одоо бүлгэмийн ч гэдэг юм уу тарьсан модны одоо хэдэн хувь нь ургаж байна. Бидний ч одоо баахан мод тарьдаг. Тэгээд ихэнх нь үхэл дуустдаг л да. За ер нь их харамсалтай. Гэхдээ ерөнхийдөө бол нэг 70-аас 80% л байт. Вау. Тий. Тэгэхээр бид нар ч өөрсдөө байнга арчилдаг. Харин тэгээд араас нь явж арчилж ээж л ургаж шүү. Гэхдээ бол одоо ингээд 2 жилийн өмнө 2 сая гэжсэн одоо тэгээ би тоолохоо байсан. Тийм зүгээр л одоо ингээд тооны араас үзэлтгөөл ингээл явж. Гол нь хүүхдүүдийг одоо яг өнөөдрийн хүүхдүүдийг ингээд өнөөдөр хагас өдөр юу хийх вэ? Ингээд май клубд өнөөдөр нэг яваад явчих гэж байгаа тийм хүүхдүүдийг л чи дараа нь дахиад ирээрэй гэж асуулгүйгээр ингээд ундаанууд нь байж ажиллаж хат. Хоолууд нь ингээд байж идэг. Тэгэл тэр өдөр нь гоё ажиллаж. Тэр ундаа хоол, аюулгүй унааг нь би хариуцсан шүү дээ. Тэр хүүхдүүдийг нэг өдрөл нэг юм сэтгэлгээг нь өөрчлөх гэсэн юм л да. Тийм тэгээд энийг одоо нэг одоо Forest Gump чи тэнэгүү гэдэг нэг Forest Gump-аас маш олон хүн хэлдэг шүү дээ. Тэр шиг л ингээд яг 19 жил явцсан. Гэхдээ мэдээж эн чинь маш олон Mike Club-ыг дэмжигч, намайг дэмжигч хүмүүсүүдийн ач тусаар л явж байгаа. Энэ ямар нэгэн одон шагнал сая түрүүний хэлсэн шиг тийм юм авах гэж байгаа, ойгоо хийх гэж байгаа тийм зүйл биш. Тэгээ бид нар 20 жилийнхаа гоё хийнэ гэж бодож байгаа. Тийм нэг модныхоо тоо мог хэлэхгүйгээр гэхдээ нэг аятайгаа хий гэж бодож байна. Тийм байна. 70-80% ч маш өндөр тоо шүү. Тийм мэдээж тэр хойноос нь өөцөлдөж яв тэр чи арчилгаа усмас тэгжэл энэ чи ийм тоонд хүрсэн байна. Тийм та тэгээд энэ хөрөнгө босгохдоо дандаа одоо сайн дурахны л одоо өмсөн дээр үү тий одоо энэ одоо сайн сэтгэлтэй усуд тань тий одоо ингэ яатсан сонин хүн байл гэдэг шиг GoFundMe гэдэг сая урчгал миний төрс өдөр боллоо би тэн дээр GoFundMe гэдэг жилдээ нэг 3-аас 5 сая төгрөг босгочтой төрс өдрөөр та нар баяр хүргэж байгаа хүмүүсүүд 1000 төгрөг 2000 төгрөг 20000 төгрөг шилжүүлж ирээ гэхээр хүмүүсүүд аягүй шилжүүлдэг. Ерөнхийдөө дунджаар 3 сая гаруй төгрөг. Тэрийг би инхийн шагнал зориулжтэй. Инхийн шагнал гэдэг нь одоо Бавгийн лавсрын ах битэрч их тийм дотн найзууд байлаа. Бүр ингээд тийм
жирийн найзууд манай нэрийн яг хийсэн шагнал байхгүй. Уг нь өөрөө зурсан, нэрийг өгсөн. Тэгээд энийг чинь нэг цаашаа авч яваараа. За тэр шагналтан авж байгаа, жилдээ авж байгаа тэр хүмүүсүүд бол үнэхээр гайхамшигтай хүмүүсүүд. Тэгээд тэднэрт шагналын санд нь 3 сая төгрөг тэр нэг одоо нэг 2 сая төгрөгийн үнэтэй нэг тийм лавсран ахын зурсан тэр нөгөө Алангой ихийн шиг байт. Яг тэрийг хийж байгаа шалгаруулж байгаа комисс маань үнэхээр гоё хүмүүс. За тал хувь нь одоо бас тийш тэнгэрт дэвшчлээ л дээ. Тэгээ одоо ахмадууд маань тэрийг хийдэг. Одоо цахилгаан гоо Дашнин багш байна. Сувдгой байна. Жүжигчин ингээл маш алдартай хүмүүсүүд энийг хийдэг. Сайн шалгаруулт. Тийм хүмүүсүүд байдаг. Тэрийг л хийдэг. Ичнэгсэндөө зүгээр нэг нийгмийн нэг тийм юу юм да. Нэг юм одоо нэг юм жоохон нийгэмд нэг юм эзэн байж байгаа хүмүүс их байгаа шүү гэдэг л нэг тийм ажил юм да. Зүгээр л хэлгээд. Энэ бас нэг шагнал гэхдээ бас нэг юм арай өөр шагнал. Яг цэвэр ард. Бидний чинь тэр үед маш их баалж илээ шүү дээ бурхан минь. Тэгээд нэг хүн бүр ингээд шагналаас айгаа татгалзаж ирсэн шүү. Үүний шагнал авчлаа энэ төр гэл. Одоо намайг чинь Үүний сэр дарам гэдгөөсөн одоо солонгосчуудтайгаа их сайхан найрамдал харилцаа хөгжүүлж байна. Одоо хойд солонгосын тагнуул гэж одоо тоглоом ирж байна. Солонгос судлал гэдэг бол одоо Монголд маш чухал. Өмнөдийгч тэр умардыгч тэр судалж байгаа. Би одоо бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын нийгмийн шинжилгээ ухааны академид докторийн диссертац бичиж байна. 20 жилийн өмнө Дангугийн их сургуульд доктор сурч ирсэн. Тэгээд ингээд нэг юм өөрөөр Монгол улсын одоо бас нэг гадаад бодлогын хэв маяг нь бас нэг хүзэрнэ. Тэ? Ач холбогдолтой зүйл нь болохоор юм солонгосын хойгол гэж боддог. Гэтэл яриад байвал зөндөө зүйл байна л да. Тэ тантай ярилцах бас сайхан байдیں۔ Тийм ээ. Тий. Гэтэ цаг байгаа болохоор. Тий. Хоёлоо дараа нэг хэсэг мэдээж араасаа ч юу зүгээр хэсэг хугацаа завсарлаа. Тэгэхээр би танд айгүй сайн залуучуудыг олж өгье. Маш их судлаач, маш мундаг, ярьдаг, ярихыг хүсдэг. Одоо тэр залуучууд чинь бас тийг зүхтаадаг болчих. Гэтэ яг ийм нөгөө ярилцлагачаа судлаад тодорхой бодиттой асуулт хийгээд нөгөө дотор хүнийг уудалдаг тийм хүмүүстэй чинь манай ялангуяа манай залуу судлаач нар ярилцсан зүртэй. Одоо би Отгонбаатар гээд одоо Ардсан солонгос судалтай мэдээ ярилцсан тийм. Өөрөөр чи би нэлээд олон тийм судлаач мундаг залуучуудтай эрдэмтдтэй танилцсан. Тий. За манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Баярлалаа. Тэгээд таны одоо цаашдын ажилд ирээдүйн одоо өөр хүүхдэд сургууль хүмүүжүүлэх тийм ээ тэр ажилд амжилт хүсье. Өөрөө чиний докторийн диссертацийн ажилд бас өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Үзэгчдээ манай нэвтрүүлэг өөгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.